За өнөөдөр инфляцийн түвшнийг аваад үзэхээр ингээд хоёр янзын мэдээлэл яваад байгаа. Би одоо банкын ороод дээр тогсроо ерөнхийлөгчөөс асууж байсан. За сангийн яамны одоо мэдээлэл бол бас хоёр янз тайлбарлагдаад байгаа. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр за дараа нь бас танаас тодруулсны дараа төсвийн банкын орон дээр бас дахиад зөрүүтэй мэдээлэл явж байгаа. 2025 оны инфляцийн түвшнийг эхний удаа засгийн газар 9.5 гэж сангийн яам Ганбаат дарга тайлбарлаад та бол 8% итгэл төгс байна гэж байгаа. Өчигдөрхөн одоо манай сангийн яам бол 8.6 байна гэж л. Тэгэд энэ хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг та хэд ярьж байгаад нэг болгочих болдгоо юм уу? Энэ дээр анхаараач. Яагаад тэгэхээр бид нар 26 оны төсөв дээр 25 оны инфляцийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэр тэтгэмжийг тэр хувиар нэмэх хуулийн үүрэгтэй. Тэм учраас энэ хуулиар тогтоосон үүргийг хэрэгжүүлэхийн тулд гүйцэтгэлээ ядаж гаргаж сурмаар байна. Энийг нэг дүр тодорхой олгож өгч. Хоёрдугаарт энэ инфляц тооцож байгаа арга аргачлалаа эргэж харах талаар та бүхний одоо бодлого танилцуулга дотор ерөөсөө алга байна. Цаасан дээр байгаа инфляцийн түвшин, өнөөдөр амьдрал дээр байгаа инфляцийн түвшин хоёр асар их зөрүүтэй. Ард иргэдийн амьдрал энэ юмны үнийн өсөлт яаж нөлөөлж байгаа вэ гэдгийг механик аргачлалаар саксны хэдэн бүтээгдэхүүнийхээ одоо үнийн өсөлтөнд тооцоолоод суухаас илүүтэй бидний энэ тооцож байгаа арга өнөөдөр нөлөөлж чадж гэнэ үгүй юу гэдгийг эргэж хармаар байна. Ингэжээж бид нар мөнгөний бодлого ярихгүй бол сайхан статистик тоо ярьж суусаар итэл бодит амьдрал маш зөрүү өсөж шүү. Ард иргэдийн амьдрал ахуй цалин хөлс энэ төгрөгийн ханш валютын одоо ханшийн зөрүү дэмчин бол бидний мэдлээс гараа явчлаа. Тийм болохоор энэ бол одоо Монгол банк бол үндсэндээ энэ мөнгөний бодлого дээр одоо маш хатуу байр суурьтай хинээс ч үл хамаарах улс төрийн нөлөөнд автахгүйгээр мэргэжлийн цэвэр эдийн засаг эх орны улс төр энэ макро улс төрөөс хамаарахгүйгээр эх орны энэ макро эдийн засгийн бодлогыг зангидж барьж явах хэвээр газрын хувьд амьдралдаа нийцэж бодлого шийдвэрээ гаргадаг баймаар байна. Тэтгэврийн зээлийн асуудлыг би бас банкын орон дээр ярьсан. Тэгээд яг цаг бага учраас бидэнд бас энийг ярилцах цаг олдохгүй байгаа юм. Хэлэлцэх цаг хугацаа их богиндод байгаа. Тэгээ олон улсын жишг ийм байдаг. Ядуу буураа хэдэн орнууд тэтгэврийн зээлтэй байна гэдэг зүйл ярьж байгаа. Бид өнөөдөр тэгвэл тэр орнуудын жишгтэл байна л да. Тийм учраас өнөөдөр бид нарт тэтгэврийн зээл байхаас арга байхгүй. Энэ бол зээлийн бүтээгдэхүүн юм а биш юм а гэж хэлээ сууж явах хэрэг байхгүй. Энэ хитэн тэтгэврийн одоо зээлтэй тэтгэврээрээ амьдарч байгаа энэ нэг 400 мянган ахмадыг ерөн цаашдаа бид нар яаж амьдрах гэж хэлье. Тэгэхээр энэ банк санхүүгийн бодлого дээр энэ банкныхаа одоо асуудлуудыг ярихдаа энэ асуудлыг бити хаяач. Магадгүй онлын хувьд зарчмын хувьд таны зөв бие мэргэжлийн хүний хувьд таны байр суурийг хүндэтгэж байна. Гэхдээ өнөөдрийн хөрсөн дээр буулсан бодит нөхцөл байдалтай таарсан төрийн бодлого Монгол улсад хэрэгтэй биш шүү дээ. Олон улсын онол практикаар биш амьдралд нийцсэн Монгол улсын хөрсөн дээр тохирсон төрийн бодлого бидэнд хэрэгтэй биш шүү дээ. Бусдыг дагаж явах биш өнөөдөр өөрсдийнхөө боломж нөөцөд тулгуурлан асуудлаа шийдэж засъя л та. Тэгээ энэ тал дээр одоо Монгол банк маань одоо мөнгөний бодлогоо эх оныхоо том бодлогыг батлуулж байгаа үе та бүхэн анхаараач. Бидний эцсийн зорилго ард түмний эрх ашигын төлөө байх ёстой. Тэрний төлөө та бид энд сууж байгаа гэдгээ ухамсарлаасаа гэж хүсэж байна. За өрөөний гишүүг хэлээ. Улсын хурлын гишүүн Инх баярын Батчуугар. За баярлалаа. Би нөгөө харж агсалтын талаар ярих гэдэг юм л та.